Үндэсний бичиг соёл номын өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр аймгийн төв номын сангаас төрийн албаагчдын монгол бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үсэглэлийн хаад тэмцээнийг зохион байгууллаа. Төрийн албаагчдын монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгийн чадварыг дээшлүүлэх зорилгоор их хэл эрдмийн түлхүүр гэсэн хөдөлгөөнийг хөрвүүлж байгаа. Энэ хүрээнд бид нар төрийн албаагчдыг үсэглэлийн хаад монгол бичгийн тэмцээнд бас 6 байгууллагыг оролцуулан уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Бас номын баярын хүрээнд утга зохиолын 7 хоног хамтран зохион байгуулж байгаа. Шүүгчийн зүгээс оролцсон. Энэ өнөөдрийн төрийн албаагчдын тэмцээнд байна. Төрийн албаагчд маань мэдлэг тэр үгээ мэдж байгаа байдал бол бас боломжийн хэмжээнд байна. За үүнийгээ илүү баттган, илүү ахиулан сайжруулахын тулд бол уншиж байгаа бол бичээ гэдэг зүйлийг би зөвлөх хэрэг байна. Ер нь бол монголчгаар уншиж байгаа бол бичнэ. Тэгээ бичих тусам үгийг нүдлэн тогтоон, дүрмээ тогтоон ийм давуу чанартай. Тэмцээнийг 4 шаттай зохион байгуулж оролцогчид үг үсгэлэх болон эвлүүлэх ур чадвараараа өрсөлдлөө. Монгол бичгээр үг үсгэлж, галдиглан дуудаж сурснаар алдаагүй зөв бичдэг болох үгийн баялаг сайжрах ач холбогдолтой юм а. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3-ын хүрээнд нийгэм даатгалын газар 21 оноос хойш 8-аас 10 залт бүхий төлөвлөгөөг бол гаргаж батлуулж хэрэгжүүлж байгаа. За жил болгон ажилтан албаа агчдынхаа дунд сургалтыг авч байна. За энэ жилийн тухайд гэвэл Монгол улсын дэргүүлэх багш төг төсрөнгээр удирдуулж монгол бичгийн анхан шатны болон дунд шатны сургалтыг авсан байгаа. Аймгийн доторын газар маань бол алтан тоот бичгүүдээ бол хос бичгээрээ төлөвлөж ингэж явдаг. Тэгээ бид бүхэн бол байгууллага дээрээ бас 3 жил монгол бичгийн сургалтыг бол гаднаас багш урьж авчирж ирүүлээ. Тэгээд монгол бичгийн сургалтаа зохион байгуулад байгууллагынхаа уншлагын авраг болон уран бичлэгийн аврагуудаа шалгаруулдаг ийм байгууллага байгаа. Тэгээд бид бүхэн бол бас ингээд хос бичгтэн төрийн албаагч нар болохын төлөө бол суралцсаар, урагшлсаар явж байгаа юм хамт олон байна. Аймгийн засаг даргын хамгийн газрын төлөөж манай баг оролцоод 3 дугаар байр эзлэндээ бол төлөлийн баяртай байна. Төрийн албаа хаагчид маань өөрийнхөө мэдлэг ур чадварыг дээшлүүлэх юм заашгүй шаардлага гарч байгаа. За яг энэ ажилдаа уялдуулаад бид нар өөрсдөө сорих тийм ээ аль төвшөнд байгаагаа мэдэх юм боломж гарч энэ тэмцээнд оролцсон явдал бол таашаалтай ажил боллоо. Үсэглэлийн хаад тэмцээний эхний 3 байрыг нийгэм даатгалын хэлтэс татварын газар, аймгийн засаг даргын тамийн газрын баг эзэллээ. Төрийн албыг хос бичгээр хөтлөх хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн албаагчдын монгол бичгээр бичих, унших чадварыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг зарим албаагчид хэлж байсан юм а.